өнгөрсөн 6 сарын 13-нд Израилийн одоо агаарын хүчин за Ираны цөмийн байгууламжууд бол одоо цохилтол өгсөн. За энэ цохилт нь бол яг хэдэн сарын өмнө бол бас цохилт өгчээсэн. За энэтэй харьцуулахад энэ маань бол нэлээд тийм одоо чухал одоо жинхэнэ одоо авч үзэхүйч хэмжээний ийм үйл ажиллагаа боллоо. За энийг бол дэлхийн одоо олон нийт за олон цэргийн шинжээчд энэ бол дайн хиллээ гэж ингэж үнэхээр үзэж байна. За одоо нөхцөл байдлыг ингээд аваад үзэхлээр бол за Израилийн зүгээс бол Ираны гол хотууд руу Тебриз, Техран, за Исфахан хотуудад одоо Ираны цэргийн байгууламжууд руу за тэр дундаа бол одоо цөмийн байгууламжууд руу одоо агаараас цохилт өгч байгаа шиг байна. За ер нь бол өдөртөө бол нэг 60-аас 70 орчим одоо байлдааны онгоц бол үр гүйцэтгэж байгаа шиг байна. Ираны одоо агаарын орон зайг одоо бүхэлд нь одоо хяналтанд авсан гэдэг бол Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху бол үндсэндээ бол мэдгдсэн. За Ираны зүгээс бол хариу бол одоо Путингийн товтлогоонуудыг бол хийж байна. Ялангуяа шөнийн цагуудаар Тель-Авив, Хайфа хотууд руу одоо Хайфа хотын одоо бомб хотууд руу за мөн одоо Израилийн одоо цэргийн байгууламжууд руу одоо Путингийн товтлогоонуудыг бол тасралтгүй одоо хийж байна. Ингээд харгалаар бол дайн бол нэлээд өргөжих ийм байдалтай бол харагдаж байна. За зүгээр олон улсын шинжээчдийн дүгнж байгаагаар бол энэ дайн бол нэлээд сунжрах төлөвтэй. За нэгдүгээрт яагаад сунжрах вэ гэхээр бол Израиль бол өөрийнхөө зорилгыг бол Ираны цөмийн байгууламжууд за Путингийн одоо энэ үйлдвэрүүдийг устгах ийм зорилготой гэдэг бол анхнаас бол одоо мэдгдсэн. За цэгэн цохилтоор бол одоо Ираны цөмийн байгууламжууд Путингийн системүүдийг бол ерөнхийдөө бол устгаад бол эхэлсэн. За одоо бол Ираны одоо нефт болоод эрчим хүчний байгууламжуудыг одоо анилж бол өчигдрөөс бол цохилтуудыг л өгж эхэлж байна. За Израиль бол одоо Техран хотын оршин суугчдад хандж бол одоо хотоос гарахыг одоо уриалсан. За зөрүүлээд бол Ираны зүгээс бол мөн одоо Тель-Авив хотын оршин суугчдыг бас хотоос гарахыг одоо уриалсан. За ингээ харилцсан одоо цохилт өгсөн иймэрхүү байдалтай байна. За зүгээр дайнд бол одоо бас хоёр улсын чинь агарын орон зайг бол шууд ашиглаад байгаа шүү дээ. Дунд нь бол энэ чинь Ирак, Сир гэсэн хоёр улс бол байна. Ирак, Сир хоёр бол бас дөнгөжл дайны хөлөөс дөнгөж одоо гараад амар амгаланлуул одоо шилжиж байгаа ийм л хоёр орн. Гэтэл энэ хоёр орныг бол бас дайнд уруу татах энэ хандлага бол үндсэндээ яасан. За зөв бүс нутагт бол бас эдийн засгийн хувьд бол бас томоохон өөрчлөлтүүд бол одоо гарч эхэлж байна. За мэдээж бол дайн эхлэхээр бол алтны үн бол өсдөг. За ер нь бол алтны үн бол тухайн бүс нутагт төдийгүй дэлхийд даяар бол алтны үн бол одоо унц 0.3%-аар бол нэмэгдэх ийм хандлага бол гарч байна. За дээр нь бол энэ ойролт орнуудын энэ бүс нутагт байгаа Арабын орнууд, за Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, за Кувейт, за Туркийн эдийн засагт бол бас ер нь бол томоохон хөдөлгөөнүүд бол ороод эхэллээ гэж дүгнэж явах шиг байна. Орсын зүгээс ч гэсэн ер нь одоо цаашдаа нөхцөл байдал одоо нэлээд хүндрэх юм бол бас одоо төвөгтэй байдалд орно гэсэн юм шинжээчдийн байр суурь байж байгаа шүү байна. Тэгэхээр ер нь цаашдаа одоо энэ зөвхөн одоо энэ Израиль Ирантай холбоотой энэ ойролт орнуудын нөхцөл байдлын үүссэн одоо нөхцөл байдал за эдийнэ дайн гэж нэрлээд эхэлсэн байж байгаа тийм. Энэ дайн одоо цаашдаа хурцдах юм бол Орос улбаны улс Украины одоо нөхцөл байдал дээр яг яаж нөлөөлөх вэ? За ерөнхийдөө бол сая Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөг Трампын сүүлийн үеийн одоо үйл ажиллагаа мэдээллүүдээс ингээд харахад бол Орос Украины дайн 2 дугаар байр суурь руу одоо шилжиж явах шиг байна. За яг тэгэхээр бол Израиль бол Америкийн одоо үндсэн гол холбоотон одоо Америкийн стратегийн одоо хамгийн чухал одоо улсуудын нэг түнш ийм улсуудын нэг. За Израилийн өчигдөр байнуудаа мэдгдчихлээ. Израилийн одоо үндэсний телевиз тийм албан ёсны засгийн газрын мэдлийн телевиз бол дайнд бол Америкийн нэгдсэн улс оролцоно гэдгийг албан ёсоор бол одоо үндсэнд бол мэдгдчихлээ. За бас ойролт орнууд бол бас хөдөлгөөнд ороод эхэлсэн. За энэтхгийн ерөнхий сайд Моди бол одоо Грекийн Киприйн арал дээр бол очсон. За энд бол магадгүй нууц уулзалтаар бол Израилийн ерөнхий сайдтай уулзсан байх гэдэг ийм таамаглалуудыг бол төвшүүлсэн. За нөгөө талаас бол Пакистан хэрвээ одоо Израиль одоо энэ товтлогооноо зогсоохгүй бол бид нар бол одоо Ираныг өмөрч одоо Израильд цөмийн цохилт өгөхөд одоо бэлэн байна гэдэг ийм зүйлийг л Пакистаны одоо парламентын гишүүн зарим нэгэн улс төрчдийн амнаас бол ийм юмуд бол одоо гарсан. За мөн одоо Ираны ерөнхийлөгч Пезешканы
Туркийн ерөнхийлөгчтэй бол бас утсаар бол ярьсан. За ер нь Иран бол цөмийн одоо энэ хөтөлбөрөө бол үндсэндээ зогсоё. 150-ны хилцээрийг л одоо үргэлжлүүлэе гэдэг юм асуудлуудыг бас яриад ингээ явж байгаа. За Израилийн хувьд бол мэдээж энэ товтлогоон бол нэлээд удаан хугацаанд төлөвлөсөн. За бас нэлээд одоо бодож хийж байгаа ийм л товтлогоон бол байх шиг байна. За гэхдээ бол аль талд нь бол одоо хохирол бол амсч чинь тэр дундаа бол одоо нэг энгийн иргэд одоо хамгийн хохирлыг бол одоо авч байгаа шиг. Америкийн хэцүү улсын зүгээс дайнд оролцсон. Гэхдээ энэ дээр ямар нэгэн байдлаар бүтэн хэмжээний одоо оролцоо бол байхгүй гэсэн юм байр суурийг Трамп илэрхийлсэн байна. Гэхдээ зэрэг зэвсэгтэй нөөц болцооны хувьд аваад үзэх юм бол баталгаа малхайн хувьд аваад үзэх юм бол хүчин одоо хэр тэмцвэртэй байгаа. Ер нь цаашдаа одоо аль талд нь нөхцөл байдал эргэх одоо магадaltaй байна. Аль тал нь илүү хэмжээний хохирол амсгал. Энэ бол хохирол бол мэдээж аль алинд хохирол бол амсна. За зүгээр Иран бол Сир бол биш. Сир бол одоо 20 хэдэн сая хүнтэй. За газар нутгийн хувьд бол жижигхэн ийм л орон. За Сирийн дэглэмийг солихын тулд үндсэндээ баг 2010 оноос л одоо ерөнхийдөө Сирийн дотоодын иргэний дайн өрнөсөн. За ингээд баг 10 гаруй жил сая л нэг юм одоо Сирийн одоо Асадын дэглэм бол одоо ундаа штэ. Гэтэл бол Ираны энэ дэглэмийг одоо солино гэдэг бол бас л нэлээд урт хугацаа орно. Иран бол одоо Израильтай харьцуулахад бол газар нутгийн хувьд бол бараг Израилаас хэдэн 10 дахин том. За хүн амын хувьд бол Израиль бол 6 сая бол Иран бол 90 сая хүн амтай. За зүгээр Ираны нэг том сул тал нь юу гэхээр бол маш Израиль шиг тийм нэгдмэл цул бол биш. Бас олон янзын угсаатнуудаас бүрддэг. За жишээ нь бол хамгийн том одоо угсаатнууд гэх чинь бол Азербайджан байна. Азербайджан үндэстэнгүүд. За нэг албан бус тоогоор бол 30 сая, за 20-30 сая одоо ийм Азер үндэстэнгүүд бол одоо Иранд бол байдаг. Ер нь бол Тегеранаас бол нэг зүүн тийш нэг 2 цаг гарын явбал тэгэл бараг Перс хэл гэхээс илүү Азер хэл, Турк хэлний нөлөө. Тэгэл одоо Азерууд үндсэн гол нутаг бол болдог. За сая бас энэ Азербайджаны зүгээс, Азербайджан улсын зүгээс Израиль руу бол бас энэ Азер үндэстэнгүүдийн амьдардаг хот балгаслууд, хотууд, тосгонлоо одоо цохилт өгөхгүй байхыг одоо хүссэн ийм хүсэлт явуулсан гэсэн ийм одоо мессежийг бол бас дэлхийн хэвлэлүүд бол бас гаргаж ирж тавьж явах шиг бол байна. За яагаад вэ гэхээр бол Азербайджан, Израиль хоёр бол хоорондоо бол бас баталгаан болгох салбарт бол их хамтын ажиллагаа бол их сайн хөгжүүлсэн. За ер нь бол Азербайджан улс бол бас жилдээ бараг нэлээд олон сая долларын зэвсэг. За тэр дундаа одоо байлдааны хүн зэвсгүүдийг бол одоо Израилаас худалдаж авдаг. За энэ хоёр бол баталгаан болгохын салбарт бол одоо бас нэлээд хамтардаг ийм хоёр орн бол одоо байх жишээтэй.